Та богнуудаа зүгээр л бэлчиж юм. No holiday. Ending 300 meter. Тэн зөндөө олон тийм нэг модон юмнууд болохоор цасны хамгаалалттай тийм нэг уулны цасны. За жоо. Хоол олж иднэ. Томсон хэзээ гэж байгаа юм. Ийм харагдаж байна. Жижиг хатмаа. За хоол идэх даа. Ой, энэ. Sí, la queda. Muy buena. Iya. Está pero buena. Hayır. Hiç ayakta mı? Hammer pastry ийм битгэн. Тэгээ ингээд жижиг өрөө тэгээд нэг ном аваад нэг ном зааж өгөх юм. Ийм номтой. Тэгээд өгөх ном байхгүй ч ном авсангүй. За тэгээд дэшээ юм. Нэг Тэсний боо. Сайн гоё хөөрхөн парк байна. Мен 780 оны 7 сарын 17-нд авсан юм. Тэдэн сайн. Нийтэд байгаа. Энэ цагаанууд нь бол мөс юм байна. Тэгээд энэ хотын байгуулагдсан 200 жилийн агаар энэ бүтээлийг хийсэн байна. Ингээд тэрвээ за байжгаад урсаад хүмүүсийн дондор хамбал ингээд шууд шоронд орсон хүн шиг ингээд ямар ч хөдөлгөөнгүй болчихсон юм байна. Яа, ийм холоос харахад нэг юм. За энэ хүн болохоор энэ хотод төрсөн юм байна. Тэгээд 1911 онд нөгөө нэг хот туйлд хамгийн анх очсон ам үндсний тогооч байсан юм байна. Ам үндсний тогооч үчээ. Тэгээд тэр хүний хөшөөг нь үзье. Мундаг тогооч байх нэ. Энэ хүн ингээд шангаа барьчихжээ энэ тогоочийг шангаа барьсан. Энэ одоо кофегаа чансан юм да. Сава ингээд барьсан юм. Сахан хөшөө байна. За орон сууцнууд нь болохоор ийм юм аа. Гоё юм аа. Тэгтээ айцтэй энэ усан доор ингээд усан дээр нэг юм тавьж байгаа баг нь босгож байгаа барьсан юм. Тэр нь жоохон хазаа байх юм. Жоохон амарч юм шиг. Тэр усан дотор нэг шиг уул маш өндөр уул байна. Тэгээд тийшээ завиар л очт юм шиг. Дээгүүр нь үүр сүрцэн сонин харагдсан шүү.
Монголоор бас ирж болт юм шиг байлаа. Тэгээд жуулчдын үзэх хэвээр юм нэг нь болохоор энэ дэлхийн энэ одоо Меридиан гэдэг юм дүн тэрийг л тооцсон гэдэг. Тэгээд энэ нь болохоор эндээс эхлээд тэгээд ингэж явсаар аваад хамгийн хойтлын цэг нь одоо яг энд байгаа юм байна. Тэр бид хоёр энд явж байгаа. Тэгэхээр энд ирсэн юм байна. Тэгээд яаж тооцсон гэдэг энэ эрдэмтний энэ тооцсон Стрүү гэдэг Фредерик Йорг Вильхельм Стрүү гэдэг энэ эрдэмтэн ингэж тооцоод ингэж баахан тооцооны аргаар гаргаж авсан юм байна. Тэгээд Атлант тэрүүн зориулсан одоо өшөө юм байна л та. За Стрүү ийм аяг гэдэг юм нөөрч. За ЮНЕСКО гэдэг энэ болохоор соёлын өв гэдгээр ингэж орсон байгаа. Энэ болохоор ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгэгдсэн юм юу нэ? Хамган яа. За ингэж харита. Сүртэй том. Сайхан шүү байна. За гүшүүн нэгэн тойрон. Босголт явуулж байгаа юм байна. Энэ дотор тэр манайхаар нэг зайсан толгой юм шүү. Баашаа битээр гарсангөө тэр шатаар нь явсаар бол хүмүүс гараад ирсэн. Гарч чадсангүй яа. Ийм хоттой танилцууллаа. Дэлхийн бөмбөрцгийн баруун хойд хот гэсэн. Сайхан хотод ирээд буцаж байна. 1961 он гэсэн ийм алдартай сум байна. Энэ дотроо болохоор мозаик нь чимлэл хийдэг гэсэн. Загс урьдчилсан газар байна. Загс гээд сушины загсаа урьдчилдаг газар. Жигэл ганцаараа одоо бидний сая байсан Хамар фест гээд хот болохоор англичуудад бас эвдэн сүт идчихсэн юм байна. Яагаад гэвэл Наполеоны үйл ажиллагааг одоо цэргийн үйл ажиллагааг нь Норвег бол 1807-9 оны үед бол дэмжижсэн юм байна л та. Яагаад дэмжижсэн гэхээр тухайн үед болохоор Норвег нь Даны одоо колони байсан. Тэгэхээр Дани Норвег хоёр хамтраад Францыг дэмжсэн гэсэн.